сайн байцгаана уу? Янжмаа байна. Тэр Лук 22-оос эхлээд уншиж өгье. Тэр эцэг минь хэрв та хүсэж байгаа бол энэ нагыг надаас саллаач хэвч миний хүсэл бус харин таны хүсэл биелэгдээ гэв. Ер нь бол энэ үед хичнээн тэнгэрлэгч үзэгдэн түүний тэнхрүүлж байсан ч гэсэн яг 44 дугаар эшлэлдээ тэр зовж шаналж байсан тул гэж энэгээр Есүс зовж шаналж байгаа. Маш шаргуу яхалаа тэр үедээ залбирч байгаа. Түүний хөлсөн цусны туслал мэд газар дээр дусаж байгаа. Тэгэхээр Есүсийг бүхний хүн байсан чинь зовж шаналдгүй ч гэдэг юм уу өөрөөсөө мундаг хүмүүсийг хараад за энэ хүмүүс зовж шаналдгүй би л зовж шаналж байна да гэж бодож болохгүй. Есүс яасан нэнд тэр зовж шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа гэж байгаа байхгүй. Тэгээд яг 47 дугаар ишлэгийг уншиж түүнийг тийхүү айлдан байтал тэгээд та нар сорилтонд орохгүй тулд залбираа бити унтаад бай гэд бусдаагаа тэгж байгаа. Тэгээд босцгоо сорилтонд орохгүй тул та нар залбирцгаа гэж. Түүнийг ийхүү айлдан байтал бөө хүмүүс ирж яваад зүгдв. 12-ын 1 болох Юдас гэж тэднийг тэргүүлэн явж ив. Есүсийг үнсхийн тулд түүний дэргэд ирэв. Харин Есүс түнд "Эдвсаа чи үнсэлтээр хүний хүүг барьж өгч байна уу?" гэж. За ингээд зовлон шаналлын бас нэг хэсэг нь үнэхээр уралт байгаа. Үнэхээр тэгээд маш олон хүмүүсийн гим нүглийг өрнө үнэхээр залхамтай цовлогдох байгаа. Түнд өгсөн бас даалгавар байгаа. Тэр даалгавар заримдаа бидэнд бурхан даалгавар өгдөг л дөө. Гэтэ дааждгаас нь адилхан даалгавар өгдөг. Тэгэхээр би 1-р Петрийн 5:8-11 уншиж өгье. Энд Бурхны хүчрхэг мутрын дараа өөртөө даруй байлга. Тэгвэл Бурхан зохистой цаг та нарыг өргөмжлөнө. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовлоноо түүнд өргүүл. Тэр маш зовлонтой байсан ч гэсэн зовлонлоо санаа зовлонтой түнд өрүүлнэ гэсэн үг. Тэгээд эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай гэж. Та нарын өрсөлдөгч болох Девол нь хин нэг залхихаар хайж буй архирах арслан мэт гитэн явдаг. Тэгэхээр биднэрт үнэхээр бидний дайсан бол Девол байгаа. Зарим хүн дээр би саяхан нэг жижигхэн боршоор уншсан л та нэг хүмүүс тарааж өгч болно шүү гэд. Тэгээд тэрэн дээр яг Есүс бол ялсан байгаа. Та нар бол тулалдах хэрэг байхгүй. Санаа зовлтгүй. Бидний дайсан бол мах цусны эсрэг. Гэхдээ Есүс тэр чинь ялсан. Та нар тэднэртэй бити тулалдаа гэж хэлж байгаа. Тэгэхээр яг энийг уншихаар тийм шүү гоо. Та нарын өрсөлдөгч болох гэж байгаа үстэй. Бүр өрсөлдөгч дайсан. Девол нь хин нэг залхихаар хайж архирах арслан мэт байд юм аа. Тийм учраас эрүүл ухаантай сонор сэрэмжтэй гэж хэлээгүй. Харин эрүүл ухаантай сонор сэрэмжтэй байж байгаа. Харин та нар бат итгэлээр түүнийг эсэргүүцэж байгаас эсэргүүц тулалт гэсэн үг шүү дээ. Эсэргүүц хэрэгтэй гэсэн үг байхгүй. Түүнийг одоо оюун бодол руу чинь дайрж байгаа юм уу? Юу болж байгаа тэр бүхнийг эсэргүүцнэ гэсэн үг. Бидний тэмцэлтэй гэж хэлж байгаа. Жишээ нь Есүс ялсан боловч дэлхийд дээрх байгаа тулаан дуусаагүй байгаа юм. Тэгэхээр дэлхийд бүх ах トゥ нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ гэж. Тэр энэ дэлхийд дээр ямар ч хүмүүсийг харахад би зовдог штэ. Байнга 9 шидийн шаналл явдаг, амьдрал ахуй даржмын ч гэсэн асуудал болж л байдаг. Тэгээд зовлон хавчлага байнга байдаг. Харин би хавчлага болоход би өрөөгдөхний хавчлагтай хамт 100 дахин өрөөгдөн гэсэн гэд эсрэгээр нь Бурхны эзний үгээр залбирдаг ба. Тэр дэлхийд бүх ах トゥ нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ гэж. Есүс Христ дотор та нарыг өөрийн мөнх алдар руу дуудсан. Бүх нэгүслийн Бурхан өөрөө та нарыг түр зуур зовсны дараа та нарыг төгс болгож, баттгаж, бэхжүүлэн байгуулах болно гэж. Тэгэхээр мөнх амны хажууд бидний энэ амьдрал бүх түр зур юм аа. Үнэхээр түр зур юм. Хязгааргүй хажууд ямар тоо түр зур юм. 100 байна уу, 10 байна уу, 5 жил байна уу, 5 секунд байна уу. Бид нар л нөгөө хүүхд машин цуучингуудаа бид нар хүрх замдаа хурж гинүү гэж дөнгөж цунгуудаа л хэлдэг ба. Анги дээр бол авиде ят гэл. Монголоор бол одоо буух гэж гинүү гэл. Хурж гинүү гэл тэгдэг. Очиж гинүү гэл тэгдэг. Гэтэл яг үнэндээ очих газараа очих цагтаа л очино. Үнэхээр жигэнсэн бууз 25 минут болох ёстой бол 25 минутаа л болно. 20 минут болох ёстой бол 20 минутаа л болно. 5 минут болонгуудаа авчихмал бууз түүх ирдэг. Түүнтэй адилхан бид заримдаа тогоон чанагдах, түр зүр зовох ч юм уу тийм юм бас байж болно. Гэтэл энэ зовлон ер нь бол өвчнөө зовлон маш бага байдаг шүү. Өвчин бол бурхан өвчнөөр зовох нь маш бага байдаг. Маш бага. Урвалт ч юм уу, шарвалт, хавчлага тодорхой хэмжээнд байж ерөнхийдөө болно. Эзнээс ирж байгаа зовлон, чөтгөрөөс өвж байгаа зовлон ялгана. Яг бол энэ дэр гэж байгаа чөтгөр чамааг байнга яадаг үедээ архирч чамааг айлах гэж оролддог. Санаа зовж болохгүй, санаа зовлоо түүнд өрг. Харин яадаг вэ? Үнсээд тэврээд урвчж байгаас тэр нэг найз гэж ирээд Есүсийг тэврэгч үнсгтэй барьж өгч байгаа. Тиймэрхүү сорилтууд байнга тохиолдно. Тэр үед та нар эсэргүүцэж бацсахна гэж хэлж байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд ноёрхол нь үеийн үе түүнд байх болтугай. Амен. Тэгэхээр эзэн дотор та бүхэн хүчтэй байх болтугай бацсах сутун. Деволыг эсэргүүцэх тун. Тэгээд дайснаагаа ялгах тун. Тэр хүмүүсийг бас хайрлах тун.
Тэгээд Иесус Христосийн нэрээр таны дотор хүн хүчтэй байх тун.